18 настай эмээ киноны 4-р ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Хэрвээ та өмнөх 3 ангиа үзэж амжаагүй байгаа бол тайлбар хэсэгт байрлах линкээр ороод үзээрэй. За ингээд кинондоо орцгоё. Энэ анги маань Ронью гэрийнхэнтэйгээ хамт нас барсан нөхрийнхөө бушны чулууг эргэж байгаагаар эхэлдэг. Гэтэл гинэт танхаа сурагч дахлын эдэнээс хүн авч байхыг нь хараад уурлаж харааж байгаад ахмад хүнийг хүндэлсэнгүй гэд өвөөдөө гүйлдэг. Ронью танихгүй хөгшнийг дайлахад нөгөө хөгшин нь үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа, аргагүй л 70 жилийн өмнөх хүн мөндөө гэж хэлээд бүгдийг гайхшруулдаг. Та яаж мэдээвэ гэж 2 дугаар хүү асуусанд өнөө хөгшин жин насн дээр очиод эцэг их чинь хоёулаа амьд байхад чи яагаад хөгшөрчхөөвэ гэх юм тэр. Тэр хөгшин үргэлжлүүлэн зүг цаг эхлэхүүлээ гэж учир нь ойлгохдохгүй юм ярьчаад л яваад өгдөг. 3 дугаар ангийн төгсгөл гарсанчлан Ронюгийн зургийг барьсан нэг эрэгтэй машинд мөргүүлээд би бол Жи Синьян, миний эхнэр Роню гэж хэлэхэд нь түүнийг дүүн машинтайгаа ирээд аваад явдаг. Нөгөө талд харин Ронюг ажлаар Бээжин рүү явах гэхэд нь Жи настан ээжигээ дагаж явах гээд яг л бяцхан үхчиг аашилдаг. Жи захирал компаниа удирдаад 2 дугаар хүү кинонд гол дүр бүтээж 3 дугаар хүү эрдэм шинжилгээний ажлаа амжилттай хийн шагналаа авахар явхад 4 дугаар хүү харин эрдэм шинжилгээний өгүүллээ амжилттай хэвлүүлэн судалгааны хүрээлэнд туслах судлаачаар ажиллаж байдаг. Бүгд л өөр өөрийн салбартаа амжилттай ажиллаж байхад танхаа сурагч маань юу ч хийж чадахгүйгээрээ дуудуулаад загнуулж байдаг. Ах нарынхаа амжилттай ажиллаж байгааг харсан танхаа сурагч доо бид хоёр л юу ч хийдэггүй гэхэд нь доо босоод төгөлдөр хуурыг маш чадварлаг тоглоход манай танхаа сурагч бүр хэлэх үггүй болдог. Танхаа сурагч өвөөдөө ярилцаж байхдаа Илэн цэмээ анх Бээжинд Илэн цөвөөтэй очиж байсан гэдэг. Тэнд очиод залуухан хүнтэй танилцаад та хойд автай болчихвол яах юм бэ гэж хэлэн өвөөгөө синхрүүлээд Илэн цэмээгээсээ залуучуудыг хол байлгах нэрийдлэр Ронютай хамт Бээжин рүү явдаг. Бээжинд нөгөө осол орсон залуугийн дүүн мөн Ронюгийн ажиллаж буй төсөл дээр туслах судлаачаар ажиллахаар ирдэг. Багш нь шин залуутай ярилцаж байхад нь гаднаас Роню танхаа сурагч хоёр орж ирсэн. Багш нь Ронюд хандан энэ бол хүүхдийн сэлгүүцдэг газар биш гэд хамгаалагчдыг дуудан гаргах гэж оролдоход гаднаас Ронюгийн багш нь орж ирээд энэ хүүхэд бол энэ төслийн удирдагч чиний шин залууч бас түүнд туслана гэж хэлэх бөгөөд үүнд нь гайхсан шин залуугийн багш нь Ронюг дууны тэмцээнд орж байсныг нь интернетээс хайж уншаад яагаад ийм хүнээр удирдуулах гэж гээд ихэд гайхдаг. Ронюг танил талаараа л орж ирсэн биз гэсэн үгэнд нь тавгүйцэн танхаа сурагч шууд л Илэн цэмээгээ өмөрөөд тэр бол сансрын хүрээлэнг удирдаж асуудлаас нь аварсан мөн хиймэл дагуулын зураг гаргаж амжилттай хүргэсэн сонсгол хийж ялалт байгуулсан гэдэл амга гавьяагийн дурсанд Ронюгийн багш үргэлжлүүлэн түүнийг интернетээс хайхад дууны тэмцээл гарч ирж байгаагийн учир нь тэр бол олон судалгааг амжилттай хийсэн улс түүнийг хамгаалахын тулд түүний мэдээллийг нотолсон юм гэж тайлбарладаг. Сая л нэг бүгдийг нь ойлгосон шин залуугийн багш өөрийнхөө шавийг түүнд туслахаас татгалзаар байх ба учир нь түүн шиг гайхалтай хүд би өөрөө туслах ёстой. Түүнээс суралцах зүйл их байна гэж үзнэх байдаг. Судалгааны хүрээлэнгээс гарч явсан Роню өөрийг нь нууцаар хамгаалахаар ирсэн шорлогны хөдөлгөгч удамж цэвэрлэж байгаа хүн. Үгсэн дунд нуугдсан хүмүүсийг бүгдийг нь анзаараад танхаа сурагчид тэр хүмүүсийг явуулахыг тушаадаг. Харин танхаа сурагч тэр бүх хүмүүсийг явуулсан хүн нь Жи настан болохыг хэлээд өвөө таныг нэг дуудлага худалдаанд авч явахыг даалгасан гэд зургийг нь харуулдаг. Зургийг харсан даруйдаа Роню дуудлага худалдаа руу явах бөгөөд тэр дуудлага худалдаанд байсан эд зүйл нь Ронюгийн нөхрийн амь насаа алдахынхаа өмнө авахсан сүүлчийн гэрэл зураг нь байдаг. Ронюгийн нөхөр буюу Жи Синьяны гайхан зоригтой үйлдэлийн ачаар 30 гаруй эрдэмтэн их орондоо аюулгүй ирснийг илэрхийлсэн уг зургийг дуудлага худалдаанд байхыг нь харсан Роню өнгөрснөө дурсаж эхэлдэг. Тэдгээр 30 гаруй эрдэмтэд хөлөг онгоцон цувхийнхаа өмнө зургаа даруулж байхад нь гинэт хүмүүс ирж тэдэн рүү гал нээж эхэлсэн байдаг. Сандарсан Жи Синьян тэргээр эрдэмтэд болон эхнэр хүүхдээ төрүүлээд хөлөг онгоцонд суулгаад өөрөө халдагчдыг саатуулаад үлддэг. Ингэхдээ өөрийгөө нэгэнд амь эрсэтгээ мэдсэн Жи Синьян Ронюгийн гарт захиа хатгуулсан бөгөөд уг захидалдаа энэ захиаг би чамд өгсөн бол би нэгэнд буцаж очиж чадахгүй гэсэн үг шүү. Хүүгээ дагуулад явдаа баяртай хайрт минь гэж бичээд өөртөө зүсэн тесрэх бөмбөгөө дэлбэлж халдагчдыг саатуулаад эхнэр хүүхэд болон эрдэмтдийг эх орон руугаа аюулгүй явуулж чаджээ. Тэндээс 9 минут ирсэн эрдэмтэд улс орондоо эхийг хийж бүтээсэн болохыг сонссон Роню нөхрөөрөө маш их бахархдаг. Зураг дээр нь үн хаялцаж эхлэх ба тэнд нөгөө шин залууч мөн өндөр үнээр зургийг нь авахар үн хаялцаж зургийн үнийг нь бүр 5 сая вон болгоод өсгөждөг. Энэ үеэр нь Роню босож ирээд хэрвээ хэн нэгэн тэр зургийг авахар үн нэмсэн тохиолдолд 2 дахин өндөр үн санал болгоно гэсэн дохиог үзүүлснээр тэр зураг Ронюгийнх болдог.
Дуудлага худалдаанаас гарч явсан Ромео тагаа сурагч хоёр дээр шинэ залуу ирэх бөгөөд Ромео түүнээс энэ зургийг яагаад 5 саяар авах гэж байсан юм? Тэр аврах ажиллагааг сонирхдаг юм уу гэж асуусанд ах маань тэр аврах ажиллагааны талаарх бүх мэдээлэл баримтыг цуглуулдаг. Хэрвээ чи хүсвэл манайд очиод харж болно гэж хэлснээр Ромео тэднийд очиж харахаар болдог. Тэднийг шинэ залуугийн дочин аврах ажиллагааны талаар өрөө дүүрэн байдаг баримтыг сонирхож байх зуур шинэ залуугийн ах нь хурж ирдэг. Тэдгээр хөлөг дээр хүмүүстэй ямар ч холбоогүй хэрнээ бүх эд зүйлийг цуглуулдгийг нь Ромео ихэд гайхаж ахаас нь асуудагч ах нь Ромеод нэг ч үг хэлэлгүй. Харин Ромеогийн авч ирсэн зургийг шүүрэх шахамл аваад зургийн жазанд хийчихдэг. Гайхсан танхаас урагч хүн юм яриад байхад огт хариулсангүй гэд уурлахад нь шин залуу сандран манай ах аутизмтай учраас ярьж чадахгүй. Багаасаа өөрийн гэсэн ертөнцтэй байсан. Хэдэн сарын өмнө машины осолд ороод нэг өгүүлбэр хэлсэн ч одоо түүнийгээ санахгүй байгаа гэж тайлбарладаг. Ромео шин залуугийн ахаас эдгээр зүйлсийг нь үзэж болох эсхийг асуухад бусдын хэлхийг сайн ойлгодоггүй ах нь толгой тохин зөвшөөрөөд тэр өрөөнийхөө түлхүүрийг Ромеод өгдөг. Шинэ гэр бүлийн том хүүнд Ромеод маш дотн санагдсан ч тэр түүнийг нөхрөө гэдгийг хараахан ойлгоогүй л байлаа. Шинэ гэр бүлийн хоёр хүү загасчилж байхад нөгөө киноны эхэнд Ромеогийн гэр бүлтэй таарсан хөгшин таарад 5 сарын өмнө чиний ах машинд мөргүүлсэн. Тэр юм ярьдаггүй ч гэсэн машинд мөргүүлээд нэг үг хэлсэн байна гэд шинэ залуугийн анхаарлыг нь татаж байгаад хайшаанд байдаг хүн түүнд онцгой боломж өгнө. Хүлээх хэрэгтэй гэж хэлээд яваад өгдөг. Бээжинд ажиллахаар ирсэн төслөө богинохон хугацаанд бүтээсэн Ромеог буцаах тэгтэн профессор түүнийг хүндэтгэн үдэж өгөөд шинэ залуугийн багш нь бүр ачхүүгээ Ромеотой танилцуулахын тулд ачхүү маань хайшаанд хөгжмийн наадамд оролцох ажилтай юм л та. Залуу улсууд байна. Та нар нэг танилцаад машин цугаад хамт явцгаа гэд Ромеотой хамт явуулдаг. Элен цэмээрүүгээ залуучуудыг ойртуулахгүй байх даалгавартай явсан танхаас сурагч групп чат нээж өвөө болон ах нарыгаа нэмээд яаралтай мэдээ дуулгацгаая. Өвөө энэ ээж чинь хүнтэй гэрлэх гээд байна шүү гэж хэлээд тэдний зургийг явуулдаг. Жин настамж уурлаж ээжтэй наалцсан мэлхийг цэвэрлэх төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэх бөгөөд энэ үеэр нь ч нөгөө мэлхий машинаас үсрээд буугаад ирэх нь тэр. Ромеог танихгүй өртөө ойртуулахгүй гэсэн жид настан аш нартайгаа нийлж рэпер залууг явуулахын тулд нэг нэгээрээ бааталтаж эхэлдэг. Хамгийн түрүүнд жид захирал очоод миний цэвэр хөрөнгө 10 оронтой чиний хідвэ гэхт нь өөр рэпер чинь минийх 11 гэхдээ утасны дугаар маань гэж өөдөөс нь өглөөд хэлж ихдэг. Хоёрдугаар хүү араас нь ирээд чи урлагийн хүн гэсэн хэдэн фэнтэй юм. Би бол 300 сая гэсэнд нөгөөх нь уцаа гаргаж ирээд анхаарлыг нь сарниулж байгаад хамт селфи хийгээд чамаар даагачтаа өсгөнө гэдэг. Аргагүйцэн 2 дугаар хүү 3 дугаар хүү рүү толгоогоо дохиод 3 дугаар хүү түүний хажууд ирээд гэрээ цэцэг гаргаж ирэн өгсөнд рефер өөдөөс нь би ч бас илэв хийж чадна гэд хөвжөлтэй илэв үзүүлж эхэлдэг. Жин насны төвчээр нь алдарч өөрөө очин реферийн өөдөөс бүр шүлэг зохиож өглөөд хөөх шахамл явуулчихдаг. Бээжингээс ирсэн Ромео нас барсан нөхрөө бодоод сэтгэл нь хямарч байхад нь шин гэр бүлийн том хүү таагүй зөөзөдлөөд нойр нь хулжиж дүүхийн өрөөнд очдог. Ахыгаа унтаагүй байсанд нь гайхсан дүү нь унтаагүй учрыг нь асуухад ах нь анх удаа дүүгийнхээ өмнө үг хэлж Ромеог дуудаж эхэлдэг. Ромео гэд байн дуудаад байсан болохоор дүүн Ромеогоос ахынхаа өрөөний түлхүүрийг авахар болдог. Шинэ гэр бүлийн баг хүүд Ромео залгаад хүүхэд шиг зантай ахыг минь уушлаарай. Өмнө нь өгсөн түлхүүрээ тэр нэхэд байна гэж хэлэхэд нь хаягаа явуулчих би хүргэлтээр явуулъя гэж хэлээд уцаа тасалдаг. Гэтэл өгсөн хаяг нь хайчаанд байх бөгөөд Ромео бүсгүй түүнийг гайхаад л өнгөрдөг. Дөрөвдүгээр хүү шинэ бодис олж нээн судалгааны ажлаа элен зэмэдээ үзүүлэхэд Ромео түүгээр маш их бахархдаг. Дөрөвдүгээр хүү судалгааны хүрээлэндээ ажиллаа хийж байтал гаднаас нэг эмэгтэй түүнд хоол авчирч өгөх бөгөөд дөрөвдүгээр хүүгийн хийж байгаа ажлыг нь хараад хөөх чи дөнгөж ороод л шинэ бодис нээчихэж байгаа юм уу? Харин би 6 жил ажилласан ч туслах ажилтныг хийсээр л байна. Чи надад өөрийнхөө хийсэн нээлтийг өгчих гэж хэлдэг. Хэдий дөрөвдүгээр хүү түүний саналаас татгалзахыг хүссэн ч бүсгүй өөрийнхөө нүрэн дээр сорвоо харуулад миний сорив чиний ганц судалгаанаас үндгүй юм уу гэж хэлэх ба өмнө нь дөрөвдүгээр хүүг голд живэх гэж байхад нь энэ бүсгүй авраад ийм сорвитой болсон нь тэр байжээ. Дөрөвдүгээр хүүг жинхэнэ гэртээ ирэхээс өмнө 20 жилийн хугацаанд энэ эмэгтэй л түүнд анх удаа сайн хандаж тусламжийн гараа сунгасан болохоор дөрөвдүгээр хүү энэ бүсгүйд их сайн хандаж судалгааны ажлуудад нь ч туслаар ирсэн байдаг. Бүсгүй үргэлжлүүлэн би чамайг аврах гэж ус руу ороод ийм сорвитой болсон. Сорвиноос минь болоод хинч надтай гэрлэхийг хүсэхгүй байна. Хүнтэй гэрлэх боломж олдохгүй надад ажлаас өөр чухал зүйл алга. Дээрээс нь би луу гэр бүлийн хууль бус охин болохоор надад гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөх амжилт хэрэгтэй байна. Чи надад сүүлийн удаа туслаачтай гэж гуйснаар дөрөвдүгээр хүү арга буюу зөвшөөрөн сүүлийн удаа шүү гэж хэлээд л өнгөрдөг. Дөрөвдүгээр хүү гэртээ ирэхэд Ромео шинэ бодисын судалгааны ажлынхаа талаар асуусанд надаас өмнө үүнийг судлаад нээчихсэн хүн байлээ гэд луу бүсгүй төгссөн ажлаа харуулдаг.
Ронью нийтлэлийг нь хараад миний одоо ажиллаж байгаа судалгаатай сэдвэн таарах юм байна гэд дөрөвдүгээр хүүтэй хамтарч ажиллахаар болоод дараа өдөр нь тэднийг судалгааны хүрээлэнд ирэхэд луу бүсгүйж ажилдаа ирж таарах ба түүнийг харсан бусад ажилчид луу бүсгүйд тушаал дэвсэнд нь баяр хүргэж магтдаг. Тэгсэн нөгөө бүсгүй надад нэг төсөл даалгаж өгсөн. Чи туслах судлаач болохоор надад тусал, чамд дараа нь тушаал дэвсгэж чинь хэрэгтэй гэд хамаг ажлаа дөрөвдүгээр хүүгээр хэлэх гээд байдаг. Дөрөвдүгээр хүү хариуд нь уушлаарай рон хадагтай бид хоёр хамт нэг төслөөр ажиллах гэж байгаа гэж хэлээд явах гэтэл луу бүсгүй нэгмөө жүжигчин бүсгүйтэй хамтарч ажиллах гэлээ. Орон тооны бус хүмүүс энд ажиллах ирэхгүй гэсэнд Ронью үнэмлэгээ үзүүлэх бөгөөд тэдгээр ажилчдаас өндөр эрх мэдэлтэй сансрын хүрээлэнгийн үнэмлэх байсанд нь бүгд хэлэх үггүй болдог. Ронью дөрөвдүгээр хүүтэй хамтран богино хугацаанд амжилттай ажиллаж мэргэжлийн багийнхны хэдэн сар ажиллах судалгааг нэг өдрийн дотор амжилттай хийх ба үүнийг нь нууцаар харсан луу бүсгүй дахиад л дөрөвдүгээр хүүгээс хамт ажиллахыг гуйгаад энэ удаад би туслах судлаачаар л ажиллана гэж хэлдэгч дөрөвдүгээр хүү түнд энэ бол миний ахлах хэрэгтэй төсөл биш. Энэ удаад би тусалж чадахгүй гэж хэлээд явуулдаг. Шинэ гэр бүлийн том хүү хүргэлтийн хаяг дээрээс Жи гэрийн хаягийг хараад тэнд нь очих бөгөөд үүдэнд нь Жи настан танхаа сурч хоёртой таарсан ч зөвшөөрөл авалгүй шууд яваад орчдөг. Цэцэрлэгийн хашаанд Ронюгийн нөхөр хүүхдийн өндрийг байнга үздэг байсан мод байдаг ба шинэ гэр бүлийн хүү тэр модыг сонирхон харж авсахад нь Роню ирж тэднийг хамтдаа хооллохыг урьснаар утагш оруулдаг. Тэднийг хооллох гэж сууж байхад нь гаднаас Жи захирал орж ирэх ба түүнийг харсан шинэ гэр бүлийн том хүү толгойг нь бараг салгах нь гэлтэй эргүүр тойруулан харж хэлдэг. Өөртөө нь яг л хүүхэд шиг харьцсан Жи захирал ууралдагч аутизмтай гэдгийг сонсоод л тайвширдаг. Ронюг аав гэж дуудан ойртон суусанд нь Жи настан болон ач нар нь уурлахад эвгүй байдалд орсон дүүн ахыгаа дагуулan явах гэдэгч явах хүсэлгүй байгаа шинэ гэр бүлийн том хүүг харсан Роню тэднийг нэг өдөр Жи хашаад хонолохоор болдог. Шөнө нь Роню өмнөх амьдралаа зүудлэн нөхрөө дуудан сэрэхэд өрөөнд нь шинэ гэр бүлийн том хүүч бас байх ба тэрч бас Ронюг зүудэлсэн байдаг. Ронюгийн өрөөрөө сайн танихгүй хүн орсныг мэдсэн Жи настан уурлаж түүнийг өрөөнөөс нь хөөж гаргах гээд орсон ч аавтай нь адилхан харагдсан хэсэг балмагдан зогсож байгаад л хөөгөөд гаргадаг. Роню дөрөвдүгээр хүүтэй ажиллаа хийж байхад нь судалгааны хүрээлэнгийн дарга нь орж ирэх ба луу бүсгүй даргатаа хэлээд манай хоёртой хамт ажиллахаар болсон байдаг. Бүсгүй орж ирсэн даруйдаа би юу хийх вэ гэж асуусанд Роню ямар ажил сайн хийж чадгийг нь түүнээс асуудаг. Луу бүсгүй Ронюг жирийн нэгмөө нэгдүгээр курсын оюутан байж яаж дунд түвшний судлаач надтай ингэж харьцаж байна гэд үгээр идэж эхэлсэнд дөрөвдүгээр хүү бушуухан Ли бүсгүй хийж чадах зүйлийг нь хэлээд чимээгүй болгодог. Луу бүсгүй нэг бичиг баримт шүүрж аваад тооцоолол хийн гэд суув үгүй юу? Роню өнөөх тоог нь чижирээ бодчихдог. Компьютерээр боддог юмыг чи яаж юм богино хугацаанд бодож чаддаг юм алдсан байхаас зайлсхий гэд луу бүсгүй шалгаж үзтэл нэрэл Ронюгийн хариу зөв байх нь тэр. Роню луу бүсгүйн дэргэд ирээд нэг жилийн турш хөгжүүлсэн тооцоолол гэдэг программыг нь яаж илүү хурдан тооцоолол хийдэг болох вэ гэд зөвлөгөө өгсөнд нь бүсгүй уулаад басаад явчихдаг. Шинэ гэр бүлийн том хүү дахиад Ронютай уулзахаар ирэх ба Роню түнд ихэд зөөлөн хандаад байгаад ууралсан Жи настан өнөөх реферийг ирснийг нь дуулаад баярлан шууд л хамт хооллохыг урьдаг. Хүний хэлснийг сайн ойлгодоггүй дураараа ааштай хүн ээжтэй нойр байснаас ядчил рефертэй хамт байсан нь илүү дээр гэж бодсон нь тэр байлаа. Рефер уг нь Ронютай хамтарч дуу хийх гээд Жи гэрт ирсэн байхад нь Жи гэрийнхэн бүгд нийлээ цахилгагүйтэд байсан болохоор Роню түнд уурлаад тэднийг чимээгүй болгодог. Рефер залуугийн дууны нэр нь аавынх нь амиа золиослон бүтээсэн аврах ажиллагаа байгааг нь сонссон Жи настан аавыгаа дурсан хямрахад шинэ гэр бүлийн том хүү түүний хажууд суугаад цаасан онгоц өгөөд битгий гунигл гэж хэлээд тайвшруулдаг. Цаасан хөлөг онгоцон дээрх улаан зүрхийг харсан Роню түүний нөхөрч бас хүүгээ харахтаа улаан зүрх зурсан цаасан онгоц хийж өгдөг байсныг сандаг. Роню шууд л хүүгийнхээ гарнаас хөлөг онгоцыг шүүрэн аваад өрөөрөөгөө орж хүүгэнээсээ нөхрийнхөө хийж өгч байсан цаасан онгоцыг зэрэгцүүлэн тавих бөгөөд хоёр цаас нь яг ижилхэн зүрх болон нуглаастай байдаг. Түүгээрч зогсохгүй Морцын код ашиглан бичсэн үг нь адилхан байснаар Роню маань сая нэг л шинэ гэр бүлийн аутизмтай том хүүг өөрийнхөө нөхөр болохыг ойлгоод уйлж эхэлдэг. Энэ үеэр нь шинэ гэр бүлийн баг хүү Ронюроо залгаж ах алга болчихлоо танаад очсон уу гэж асууснаар тэд том хүүг хамтдаа хайж эхэлдэг. Тагаан сурагч Роню дөрөвдүгээр хүү нийлээд шинэ гэр бүлийн баг хүүтэй хамт ахыг нь хайж байхад нь барьцаалагчид шинэ залуу руу залгаж барьцааны мөнгө нэхэх ба дүүнд барьцаалагдсан ахыгаа 9 минут байгааг нь харах үеэр Роню ч мөн утсыг нь аван хардаг. Роню шинэ залууд хүсэн мөнгийг нь түүнд авчиж өг гэж хэлээд би өөрөө түүнийг аварна гэд явна. Барьцаалагчид мөнгө л өгчихвөл залууг сулна гэж амласан ч царайг нь харсан болохоор хөнөөх хэрэгтэй гэд хоорондоо ярилцаж байдаг.
Шин залуу барьцаалагчдын нэгэнд нь мөнгө өгөхдөө цагдаа нарт барьж өгсөнд нөгөө барьцаалагч нь бусад руугаа залгаад биднийг хуурсан байна. Наатахаа хороо гэд хэлчихдэг. Тахаа залуучууд шинэ гэр бүлийн том хүү рүү гутга барин дайрах яг тэр агшинд нь Ромео гаднаас орж ирэн ганцхан шүхэр ашиглаад л барьцаалагчдыг бүгдийг нь зодоод нөхрөө ордог. Тэдний араас тахаа сурагч 4-р хүү хоёрч орж ирээд тахаа сурагч Ромеогоос та яаж түүнийг энд байгааг нь мэдчих вэ гэж асуухтан 4-р хүү эмээ өмнөх амьдралдаа холбоочин хийж улс орондоо том гавьяа байгуулж байсан. Түрүүний шинэ гэр бүлийн том хүүгийн гарын тогшилт хөдөлгөөн бол Морсийн код гэсэнд тахаа сурагч элен цэмээ Морсийн код мэдхэн ч сонирн биш. Харин энэ тэнийг яаж мэддэг юм бэ гэж асуухт нь Ромео тахаа сурагчийг зохиод түүнийг дахиад тэнэг гэж хэлж болохгүй. Одооноос түүнд хүндэтгэлтэй ханд гэж хэлээд шинэ гэр бүлийн том хүү гэртээ байлгахаар болоод хөтлөөд гардаг. Оройн хоолны цаг болж Жи гэр бүлийн залуучуудын 2 дахь баатал эхэлдэг. Жи захирал шинэ гэр бүлийн том хүүг элен цөвөөгөө гэдгийг мэдэхгүй байгаа болохоор суух гэж байсан сандал дээр нь суусанд Ромео Жи захирлыг ус хийгээд ир гэж явуулаад нөхрөө хажуудаа сойлгодог. Ийм хүн хайр дурлал романтик байдлын талаар ямар ч ойлголтгүй гэж 3 дугаар хүү хэлээд элен цэмээ гэхэн урд сарнаа барихад шинэ гэр бүлийн том хүү босоод цэцгийг нь булаан авч дэлбэнүүдийг нь салгаад Ромеогийн дээрээс цацчихдаг. 3 дугаар хүү босоод дээрээ очиод тэр надаас ч илүү романтик юм байна. Бидэн шиг сэтгэл татам юм гэсэнд нь 2 дугаар хүү элен цэмээ дээрээ очин ингэрээ задгаалаад эмээ би тантай бүжиглэж болох уу гэд бүжиглэж эхэлсэнд шинэ гэр бүлийн том дахиад л босож хөрмийг нь нөмрүүлээд ханиад хурч болохгүй шүү гэж хэлээд 2 дугаар хүүг уурайчихдаг. 3 ах нь очиод бүтлгүй ч гэсэн болохоор тахаа сурагч энэ удаад бүр утга бариад явах бөгөөд сандарсан ах нар нь араас нь очиход тахаа сурагч утгаараа үзүүлбэр үзүүлж эхэлдэг. Үүнийг нь харсан шинэ гэр бүлийн хүү гайхалтай гэж уулга алдсанд үргэлжил болохгүй бүтэхгүйгээрээ дуудуулж байдаг тахаа сурагч маань анх удаа бусдаас гайхалтай гэдэг үг сонслоо. Тэр намайг магтсан. Өнөөдрөөс эмээ та хоёр жаргалтай амьдраарай гэд тэднийг бүр өрөөж эхэлдэг. Жи настан өөрөө л аргалахаас гэд очдогч шинэ гэр бүлийн том хүү одоо суугаад хоолоо ид гэхэд нь шууд л өвөнд нь ороод суучихдаг. Ромео шинэ гэр бүлийн том хүүд өнөө орой манай өрөөнд ороод ирээрэй гэхийг нь сонсон гэрийнхэн нь бүр хахад цацаад цүүд болдог. Ромео хуучин эд зүйлсээ залууд харуулах гэсэндээ дуудсан байх ба эд зүйлс болон захиаг уншиж байгааг нь сонсон шинэ гэр бүлийн том хүү ухаан алдаад унчихдаг. Жи захирал охиныхоо өндрийг ханан дээр хэмжиж байгааг нь харсан Жи настан аавыгаа санан хямарч байгааг хараад Ромео хүүгийнхээ сэтгэлийг засахын тулд хамт загасчлахаар болдог. Жи насныг загас барьж чадахгүй байсан болохоор хай өвгөн доог тохуу хийж үгээр идэж эхлэхэд нь Жи настан шинэ гэр бүлийн том хүүтэй барьцаад тэр ч гэсэн бариагүй л байдаг гэж хэлж дуусаагүй байхад нь манай залуугийн дэгэнд нь загас орж сүүлдээ бүр 2-3-аараа баригдаж эхэлдэг. Үүнийг нь харсан хай хөгшин Жи насныг дахиад л үгээр идэж аав чинь яг л энэ залуу шиг нэг дор 3-4 загас барьдаг байсан. Ээж чинь ч бас маш сайн загас барьдаг байсан гэлээ. Чи яагаад ийм муу юм бэ гэхэд нь Жи настан уурлаж харин шинэ гэр бүлийн том залуу хай өвгнийг барьж байсан загсаараа алгадах мэт зохиод харин Жи настан загас хэрхэн барихыг зааж өгснөөр тэр маш олон загас барьж чаддаг. Дуу бүсгүй дээр дарга нь ирж хийж даалгасан төслөө нэхэд бүсгүй уушлаарай дарга би өөр төсөл дээр тусгатайгаа ажиллаад амьдсангүй гэхэд дарга нь тэр төсөл чинь 3-4 жилээс наашгүй аль хурдан дуусахыг нь төрүүлж хийхгүй яасан юм гэж зэмлсэнд дуу бүсгүй хариудна. Би аль хэдийнэ дуусчихсан штэ. Жинчаан бит хоёр маш сайн хамтарч ажилласан. Ромео жүжигчин ч бас тасласан гэд хэлчихдэг. Дарган тэгсэн чинь тэр эмэгтэй жүжигчинг дурдах хэрэггүй. Судалгаа шинжилгээний ажил бол урлагийнхны хийдэг ажил биш. Тэр зүгээр л хэн нэгэн танил талаараа орж ирсэн. Чи удирдах явуулсан юм чинь хурдан нийтлээрээ гэхэд нь ажил дээрх бүх хүмүүс нь манай Ромеог муугар хэлж дуу бүсгүйг гайхалтай гэд магтаж эхэлдэг. Энэ үеэр нь Ромео 4-р хүүтэй ажил дээрээ ирж таарах бөгөөд ажлынхан нь чи зүгээр л нэг туслах судлаач байж 2-р судлаачаар бичүүлээд азтай юмаа гэд нөгөө луу бүсгүй чинь харин манай хоёрын хийсэн ажлыг өөрөө хийсэн гэж хэлүүлээд 4-р хүүг бүр туслах судлаачаар бичүүлсэн байх нь тэр. Ромео уурлаад сүүлийн шатны хяналтын судалгаа үлдсэн байхад хэлүүллээ нийтлээ эргүүлээ тат гэсэн ч луу бүсгүй өвөнд нь ордоггүй. 4-р хүү луу бүсгүйд ууралдагч Ромео түүнд хандан тэр бүх хариуцлага өөрөө хүлээн гээд судалгаагаа үргэлжлүүлж дуусгахыг гэлүүд үздэг. Луу бүсгүй харин дутуу байсан судалгааны ажлыг олонд зарлаж бүрэн бус судалгаа нийтсэн гээд олон нийтийн дургуг хүргэж дарган түүнийг загнаж асуудлаа хурдан шийдэхийг даалгадаг. Ингээд дараах луу бүсгүй хоёр сэтгүүлчдэд 3 хоногийн дараа хэвлэлийн баг хурал гэж алдаагаа залруулсан амлдаг. Сандарсан луу бүсгүй гаргасан алдаагаа засахын тулд дахиад 4-р хүүг сүрдүүлж байхад нь аз болж Ромео түүнийгээ сонсчихдог. Луу бүсгүй сүрдүүлгээс болж өөрийнхөө судалгааны ажлыг түүнд өгч байсанд нь уурсан Ромео шинэ байцыг нээсэн анхны хүн нь чи байсан байна. Эдмийн ажлаа бусдад завшуулж
эрдэм шинжилгээний авилгын хэрэгт орлоо. Судлаач хүний ёс зүйч баримталсангүй хүүхдийн тоглоом биш шинжлэх ухааны судалгааг ийм байдалд оруулаад ичихгүй байна уу? Энэ бол сансрын нисгэгчдийн аюулгүй байдал амь настай холбоотой асуудал. Ашиг тусын төлөө ашигладаг хэрэгсэл биш гэж хэлээд хатуухан зэмлүүлдэг. Илэн цэмээдээ загнуулсан 4-р хүү эмээгийн урмыг хугаллаа гэд гэмшин сууж байхад нь танхаас орж жий захирал хоёр ирээд илэн цэмээд загнуулсан харин ч сайн хэрэг гэд аргааддаг. 4-р хүү тэдэнд хандан өмнөх ээж маань миний сургуулийн урилгыг урьж намайг олон жилийн турш гомдоож надад хэн ч хайргүй юм шиг санагддаг байсан болохоор би амиа хорлыг оролдон ус руу үсэрсэн. Тэр үед нь лөө бүсгүй намайг аварч миний цорын ганц найз болсон гэж хэлэхэд нь Ронью ирээд илэн цэмээ чамайг үргэлж хайрлах болно. Гэхдээ тэр үед лөө бүсгүй чамайг аварсан гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ гэж асуудаг. Хэвлийн баг хурал болж лөө бүсгүй энэ удаад дахиад 4-р хүү Ронью хоёрын эсрэг хорон төлөвлөгөө боловсруулсан байдаг. Би ахлах судлаачийн хувьд бүх бурууг өөрөө өөрч, туслах судлаач болон тэр жүжигчингийн гаргасан алдааг өөр дээрээ авч байна. Би арай олон жил ажилласан. Ахлагч хүнийхээ хувьд доод ажилчдаа сайн зааж зургах ёстой байсан юм гэд уучлалт гуйж жүжиглэж эхэлдэг. Энэ үнээс нь сурвалжлагчид шууд судалгааны ажлын алдаа Ронюгаас болж гэж бодоод лөө бүсгүйг хохирогч гэж бодох бөгөөд энэ үеэр нь Ронюг танхимд орж ирэхэд нь бүсгүй элтэд сандарч хэвлийн баг хурлыг тарахыг оролддог. Ронью лөө бүсгүйгээс нийтлэлд нь орох ёстой байсан ч оруулаагүй нэгэн чухал бодисын тухай асуусанд бүсгүй мэдэхгүй болохоор сандарч бултгаар оролдбаа. 4-р хүүч гаднаас орж ирэн Ронюг энэ төслийг удирсан болохыг нь хэлээд бүх туршилт судалгааны үр дүнгээ дэлгэцээр засаж эхэлдэг. Хэдэн жилийн турш хийх судалгааг хэдхэн өдөр хийсэн байхыг нь харсан бүсгүй миний хийсэн судалгааг Роню харуулчихлаа. Уг нь хэдэн өдрийн дараа нийлхээр товлсон байсан юм гэд үргэлжлүүлэн жүжиглэж байх үед нь гаднаас сансар судлалын төвийн тэргүүлэх профессорууд болох юм болон мин орж ирснээр түүнийг дэлхийн түвшний эрдэмтэн болохыг нь баталдаг. 4-р хүүч завшааныг ашиглан луу судлаач өөрийгөө сүрдүүлэн судалгааны ажлыг булаасныг хэлээд энэ үйлдэлдээ гэмшин уучлалт гуйх бөгөөд үннийг мэдсэн дарга нь луу судлаачийн эрхийг төтгөлзүүлж ажлаас нь халдаг. Луу бүсгүй 4-р хүү рүү дайран усыг усаар хариуллаа. Миний амьдралыг сүрүүлээ гэхтэн Ронью. Чи түүнийг аварсан гэдгээ яаж нотлох юм гэж зөвлөд асуусанд бүсгүй нотлох баримт болгож хүзүүний зүйлтэй харуулдаг. Хаалтхаасаа өмнө 4-р хүү амь аврагчийнхаа хүзүүний зүйлтийг харсан. Сэрснийхэн дараа луу бүсгүй түүний дэргэд энэ зүйлтийг зүүсэн байсан гэдгийг 4-р хүү тайлбарлсан байсан тул гаднаас яг ижилхэн өчнөөн зүйлт барьсан танхаас өргөж ороод ирдэг. Ердөө 3 оны зүйлтийг хэдий хууль бус хүүхэд байсан ч гэсэн луу бүсгүй зөөх боломжгүй. Өөр хүний гавьяг чи хулгайсан бидтэй гэж Ронюг хэлэхэд Ронюгаас эвгүүрхсэн луу бүсгүй. Тими би түүнийг авраагүй. Тухан дээрх гэмтэл маань аав аягаар зогсноос болж ийм болсон. Өвдөлт гомдлоосоо болоод гол руу явхад нь чамайг аварсан охин яаран явж байгаатай таарсан. Тэгээд л зүйлтийг нь олоод зүүчихсэн юм гэд үннээ хэлээд Роню руу хандан амьдралыг минь сүрүүллээ гэж бал барин дайрсанд Роню түүнийг ганц алгадаад л өчүүхэн өргөдөлтэй байлыг нь хэлчихэд явдаг. Роню ялалт байгуулсан сэтгэл нь хөөрсөн жи настан ухаан алдаад унчихсан байдаг ба эмч түүний биед бүрэн үзлэг хийхэд асуудалтай зүйл байхгүй хэрнээ сэрэхгүй байгаад л байдаг. Ач наран сандралдан 4-р хүү өвөөдөө массаж хийж өгье гэхэд танхаас орж өвөөгийн төлөө залбирч жи захирал өнөөшин түүний дэргэд асаж хонё гэж хэлдэг. Гэтэл Роню бүгдийг нь өрөөнөөс гарч бай гэж хэлээд ухаангүй байгаа жи настанд бүх үнийг хэлэхээр болдог. Шинэ гэр бүлийн том хүүд би яагаад тийм инэрэнгүй ханддаг гэж. Учир нь тэр бол чиний аав. Миний хэлхийг аажуухан сонсоорой. Тэр яагаад байнга манад ирдэг юм бол бас тэр яагаад аав шиг чин загасчлахтаа сайн гэж бодож байна. Яагаад бид түүнтэй дотн юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм бол энэ бүхнийг сайн бодоод үзээрэй гэхэд нь жи настан түүний хийж байсан үйлдэлүүдийг толгойдоо эргцүүлэн бодсоор байх ба эцэст нь өвөө нүдээ нээж Роню түүнд хандан авч нь одоогоор юу ч санахгүй байгаа. Баг багаар ой санамжаа авалж авахт нь тусацгаая гэж хэлдэг. Жи өвөөгийн биеийн дээрцэнд бүгд баяр хүрэлтээр цуглахад шин гэр бүлийн том хүү Ронюгийн хажууд суудал танхаас сурагч түүнд хандан өвөөгийн бие дээрдээд удаагүй байхад чи яагаад л дахиад эмээгийн хажууд суучих вэ гэд ууралтал жи настан түүний өвийг таслаад одооноос тэр хүн манай гэрт хүссэн үедээ ирж явж болно. Та нар түүнтэй одооноос сайхан хүндэтгэлтэй харьцгаа гэж хэлдэг. Өвөө өөрөө түүнд хамгийн дургүй байсан юм байж гинэт юу болов вэ? Тэр толгоогоо гэмтэж гисэн юм уу гэд аш нар нь хоорондоо гайхсаар луцардаг. Хай өвгөн жи настантай уулзгаар ирсэн байдаг ба чи дахиад л намайг шоолгоор ирээ юу гэж жи өвөө асуухад хай өвгөн хариудна. Чамаас болоод санаа минь зөндөө зовлоо. Хөшин яснууд чинь энэ бүхний давж чадахгүй л гэж айж байлаа. Чамайг анхаардаггүй гэж намайг битгий бод. Өвцнийг чинь мэдсэн даруйдаа шууд л ирлээ. Бүл бүтэн 60 жилийн турш энэ газарт чамайг хайж ирсэн.
Нэг л өдөр гунигтай зүйл тохиолдох бий гэж би их айж байна. Би чамд бэлэг авчирсан. Чи миний суман танканд дуртай байсан биз дээ гэд нэг сум гаргаж ирээд өгөх гэхэд нь чи дэндүү харамж баг бахаас л надтай бүх зүйлээрээ өрсөлдөж ирсэн. Тэгснээ одоо нэг л сум өгөх гэж байна уу гэхэд нь аав нь гарч ирэн суман танк бэлгэлгээд би чамд өгнө гэж амласан гэхэн тэр. Чи настан баярлан миний суман танк чинийхээс ч том. Энийг аав маань надад өгсөн гэтэл хай өгөн гайхаад чи галзуурч хаа юу чи хаанаасаа аавтай болдог юм бэ? Эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Аливаа хүмүүсээ би найзаагаа алдмааргүй байна гэсээр тэндээс гүн явдаг. Жи настан ачхуу нартай үннийг хэлтэл тэд өвөгийн үгэнд итгэхгүй шаалаад л байдаг. Ронью нөхрийнхөө гарнаас атхан тэр бол элен зөвөөчин мөн гэж хэлснээр сая л нэг хүүхдүүд итгэж эхэлдэг. Тэр өмнөх амьдралынхаа ой санамжаа бүрэн санахгүй байгаа болохоор түүнийг бүх зүйлээ санахад нь бид туслах хэрэгтэй гэж Ронью хэлэхэд тахаас урагч бас л гарах хэрэгтэй. Жишээ нь толгойр нь хүнд зүйлээр зохих гэж хэлээд өвөдөө загнуулдаг. Жи настан ачхуу нартай хандан аав маань энд ирснээсээ хойш маш сайн сайжирч байгаа. Бид зүгээр л түүнийг эдгэрхийг хүлээх хэрэгтэй. Та нар бүгд түүнд үйлчилж бэлэн бай гэж хэлдэг. Хосууд маань цэцэрлэгт гарч байхад өмнөх хэсэгт гарсан барьцаалагч өш санан Ронью руу буутахаар модны араас гараад ирдэг. Нөхөр нь түүнийг түлхэн урдуур нь орсноор яг л 70 жилийн өмнөх шиг үйл явдалд автагдах нь тэр. Залуу эргэж хараад би зүгээрээ гэснээр айсан Ронью түүнийг тэрвэрч авахд нөхөр нь ухаан алдаад унчихдаг. Ухаангүй байсан Синьяг маш урт зүйдлэх бөгөөд өмнөх амьдралаа болон одоогийн амьдралаа бүгдийг нь эргцүүлэн бодоод зочин сэрэгтээ Ронюгийн нэрийг дууцаад л байдаг. Одоо бүхнийг санчглаа бүх зүйлд уушлаарай. Чамд болон хүүдээ харамсаж байна гэд Роню тэрвэрдэг. Сэтгэл нь хөдлөө доглон зогсох хүүгээ таньсан Жи Синьян Имбауман гэж хэлээд тэд тэрвэрлдэн уйлалдаж эхэлдэг. 70 жилийн турш ганцаараа байсан Жи настан маань эцэст нь аав ээж хоёртойгоо элэг бүтэн болох нь тэр. Жи өвөө аав ээж хоёртой хүндэтгэл үзүүлэн ач нараа танилцуулаад навлаж байхад нь аав нь хүүтэйгээ нэг тийшээ хамтдаа явцгаая гэж хэлдэг. Ронью Синьян хоёр хүүтэйгээ хамт нэг хүний булшин дээр ирсэн байх ба тэр нь тан хөгшнийх болж таардаг. Эхнэр хүүхэд хоёрыг минь сайн асарч хандаж олон жил тусалсанд баярлаа гэж Жи Синьян хэлэхэд Ронью гайхан чи яаж түүнийг таньдаг юм бэ гэж асуудаг. 80 гаруй жилийн өмнө санаандгүй нэг газарт хоол идэж байсан тан хөгшин Синьян хоёр тагнуучлаас танихгүй залууг аврахын тулд удаан муудалцсан дүрсгээд анх танилцсан байдаг. Та энэ хотод ямар хэрэгээр ирсэн юм бэ гэж Жи Синьян асуухад надад 20 жилийн турш хайрлаж ирсэн бүсгүй байдаг юм. Түүнийг өмнө нь 2 удаа алдсан. Одоо түүнийг алдахыг хүсэхгүй байна. Тэр бүсгүй бол Хайчэний Рон гэр бүлийн Ронью гэж асуухад нь Синьян хариуд нь өө яадаг билээ. Үнэхээр харамсалтай юм. Би түүнийг аль хэдийнэ ухаалаг царайлаг залуутай гэрэлсэн гэж сонссон гэж хэлэхэд нь тан. Би түүний нөхрийг надаас илүү царайлаг ухаалаг гэж бодохгүй байна. Гэхдээ тэрийг сайн жүжиглэх юм а гэсээр бодлоо зодтолдож байх үеэр нь Синьяны унаасан зүйлтийг гаргаад ирдэг. Ямар гинтийн дахцвал вэ гэж Синьяныг хэлэхэд нь тан. Тэр одоо жаргалтай байгаа юу? Хэрвээ чи түүнд анхаарал тавихгүй бол би нэг л өдөр гарч ирэх болно гэж хэлдэг. Тийм зүйл яасан ч болохгүй. Эхнэр минь маш их жаргалтай байгаа. Би түүнийг жаргалтай байлгахын тулд амиа өгөхөд ч бэлэн байна гэж Синьян хэлснээр тан залуу тэндээс явдаг. Гэтэл Синьян түүнийг дуудаад тан ахаа хизээ нэгэн цагт надад ямар нэгэн зүйл тохиолдвол би танд найдаж байна шүү. Миний төлөө их нэрийг минь сайн хамгаалаарай. Явхаасаа өмнө хамтдаа хундаг тулахгүй юм уу гэхэд нь тан залуу. Тийм зүйл болохгүй дээ. Би дайсантайгаа хамт уудаггүй гэж хэлээд явдаг. Синьян маань 80 жилийн өмнөх яриагаа биелүүлэн тан хөгшний булшин дээр архи хундаглаж тавиад тан ахаа хийсэн бүхэнд чинь баярлалаа. Хувь тавилан гэж байдаг бол дахин уулзъя гэж хэлснээр хундгаа өргөдөг. Ронью Синьян хоёрын хурмын өдөр болж дуадуугийн барих гэж байсан цэцгийг Жи настан булаагаад авчирсан байдаг. Үүнийг нь мэдсэн хай өвгөн насныг шоолоод чи чинь одоо хэдэн настай билээ дээ. Тийм байж бяцхан хүүхдээс цэцгийг нь булааж авах гэж дээ. Хүмүүс мэдвэл чи онгой болно гэхэд нь настан хариуд нь эцэг хийхээ хурмын цэцгийг барихад юунд буруу байгаа юм гээд уурладаг. Чиний наад тарих толгой чинь одоо болтол ажиллахгүй байгаа юм уу гэж хай өвгөнийг хэлэхэд нь Жи настан бүх зүйлийг тайлбарлан хэлээд өнгөрсөнд юу босныг бодоод үзээч гэснээр хай өвгөн түүний үгэнд итгэдэг. Хосууд маань машинаас буун ирэхэд Жи настан баярлан цэцгээ дэлгэж ач нар нь баярын бодлого хийж Жи өвөө маань яг л бага насндаа очсон мэт мэдрэмж авдаг. Хүүгээ унтуулахаар орж ирсэн аав ээжтэй хандан би ихт нас дээр гарлаа. Намайг явсны араас та хоёрыг асарч хамгаалах хүн хэрэгтэй. Та хоёр залуухан байгаа юм чинь дахиад нэг хүүхэдтэй болооч гэж настан хэлэхэд нь Ронью Синьян хоёр хүүгээ тэрврээд тийм зүйл ярих хэрэггүй дээ. Юу ч болсон чи бидний цорын ганц хүүхэд.
Одоо зүгээр л бүгдээрээ аз жаргалтай хамтдаа амьдарцгаая гэж хэлдэг. Жи гэр бүлийнхэн бүгд цуглаад цар шинийн бэлтгэлээ хийж байхад гаднаас жи захирал сандарсаар орж ирээд нэг том зүйл боллоо эмээ. Танд бочхүүч бас байгаа юм байна гэж хэлснээр энэ анги маань дуусдаг. Кино маань таалагдсан бол лайк дараа сэтгэлээ үлдээхээ битгий мартаарай. Цаашдаа манай сувагт хятад богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.